Заалтыг чухалчилсны учир нь Монгол Ардын намынхан автоматар санал тоолоход итгэхгүй байгаад гол учир бий. 2012 оны улсын хурлын сонгуулийн үр дүнгээс ил сэжиглэл нь бий болсон бус эх сонгуулийн үр дүнд хараа бэлчээсэн гэмээр учир нь өнөөдөр үзэн ядаж үл итгэх байр суурнаас хандаж буй санал тоолох хар машины ажлыг үгүйсгэх нь Монгол Ардын намаас улсын хурлд сонгогдсон 26 гишүүнээ тэд үгүйсгэсэн болно. Хар машин ажлыг хийлгүй хор гүйсэн гэж хардвал ардчилсан нам эсвэл Монгол Ардын Өвсгөл нам, иргэний зориг ногоо нам бие таагчид сонгогдох байсан ч Монгол Ардын намын нэр дэвшигчид их хурлд сонгогдсон болчихно. За тиймээс эх сонгуулиас хүлээх үр дүн нь энэ л хар машинаас үүдэн замхарчихгүй гэсэн болгоомжлол Ардын намд бий гэдгийг харагдуулж байна. Үнэхээр шудраг сонгуул явуулдаг юм бол яагаад хар машины тооллогыг тийм үү нэг удаа бид нэр гараар тоолоод санал хураалтын дараа бүгдийг гараар тоолоод хар машины дүнтэй таарч байна уу тийм тохирч байна уу зөрсөн байна уу гэдгийг яагаад тайлцж болдоггүй юм бэ? Ингээд нэг удаа тоолоод үзье. Үнэхээр таарч явах юм бол дараад нь хар машинаар сонгуулаа өгдөг. Дараагийн сонгуул явдаг болчихъя. Хэрвээ тийм биш бол хар машиныг хэрэглэх шаардлагагүй болно. Ийм учраас хар машины эргэлзээг тайлъя гэдэг асуудлыг бид тавьж байгаа. Тэхийн тулд хяналтын тооллого хийх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. 2008, 2004, 2000 оны сонгуулиудад хар машин ашиглагддаггүй байлаа. За тухайн цаг үед нэхэн санахад гар аргаар сонгогчдын саналыг тоолох нь эерэг гэхээсээ илүү сөрөг үр дагавар олон байсныг бэлгэнэ хэд хэдэн жишээг дурдж болно. За саналын хайрцагт зарим нь хайр зарлаж авч зугтдаг гихчлэн холион бантан тэрл үед болдог байлаа. За тухайн цаг үеийн сонгуулийн намуудын ялагдлын түүхийг энд сөхөх нь илүүцээ. Чухамдаа тийм адармаатай асуудалтай санал нэгтгэх явцыг эх онд чирч авчрах нь буруу гэж өнөөгийн эрх баригчид сөрөг хүчинтэйгээ санал зөрөлдөж байгаамаа.